Холбох төрийн байгууллагуудаас авсан мэдээлэлээр 2024 оны эхний хагас жилийн байдлаар жишээ нь гол усан живж амиа алдсан хүүхэд 11, зам тээврийн ослын улмаас амиа алдсан 26, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 605 байна. Энэ бол одоо Монгол улсын нийтгүй амын тоонд харьцуулахад бол маш өндөр дүнтэй үзүүлэлт байна. Тийм учраас энэ одоо зам тээврийн ослын олонх нь одоо зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо автоэрийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, зам тээврийн дүрмийг мөрдөөгүй, хүүхдэд одоо хамгаалтын бүс зүйлгээгүй, хамгаалтын одоо хүүхдийн зориултын одоо тээвэрлэх суулгаагүй, жолоо барьж байгаа хүн одоо олон цагаар жолоо барьсны улмаас хүний сонор сэрэмж алдагдсанаас үүдэлтэйгээр энэ зам тээврийн ослууд гараад байна. Энэ зам тээврийн ослын улмаас одоо энэ дээр одоо хүүхдүүд дээр дурдгсан тооны хүүхдүүд одоо амнасаа алдсан битж гимтээд байна. Ийм учраас хөдөө орон нутагт одоо аюул зугаалгаар явах гэж байгаа болон замын тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангая, урдаа тохируулж явъя. Одоо гэрэлтүүлэг болон бусад техникийн шаардлагыг хангая. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэлэн байдлыг хангахыг одоо нийт жолооч нар болон эцэг засаг хамгаалагчийн зүгээс уриалж байна. Эдгээр хүмүүс бол энэ хүүхдийн дээд хэршгийн хамгаалах үүднээс энэ аюулгүй байдлыг хангаж энэ оролцооч гэж байгаа.